Орой мэндийн хүргээ үзэгчдээ төвцөг 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. Монгол Улсын нийгмийн эдийн засгийн мэдээллийг ерөнхий сайд танилцуулж байна. Анхаарлаа хандуулна уу. Сайн бацгаана уу? Монгол Улсын ерөнхий сайд занаж төрнө байна. За өнөөдөр Монгол Улсын үндэсний статистикийн хороо 2025 оны нийгмийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэгтгэж дууслаа. Санхүү эдийн засгийн бүх үр дүн тоо баримтууд одоо нэгтгэгдэж эцсийн байдлаар гарч ийн гэсэн үг. Өмнө хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр буюу тооцоолоор гарч ирсэн бол одоо яс тоо жинхэнэ гүйцэтгэл бодит тоонд гарч байна. Ингээ над энэ эдийн засгийн бодит байдлын талаар хоёр сайн мэдээ байна. Нэгдүгээр оны эцсийн гүйцэтгэлээр 6 орчим хувь өсөх болов гэж таамаглаж байсан бол яг бодит гүйцэтгэл үзэхэд эдийн засаг 6.8% өссөн байна. 6.8% өсөлтийн одоо 2.9% нь буюу одоо бараг одоо 40% нь хөдөө аж ахуйн өсөлтөөс эдийн засгийн өсөлт бий болсон байна. За уул уурхай дотор оюу толгой өсөлт 1.1% эзэлж байгаа. Энэ хоёр өсөлт бол эдийн засгийн гол өсөлтийн хөшүүрэг боллоо. Хоёр дахь хамгийн сайн мэдээ бол Монгол Улсын эдийн засгийн бодит тоо бит гүйцэтгэл бүх салбарт өссөн байна. Хөдөө аж ахуйн салбарт өссөн байна. Аж үйлдвэрийн салбарт өссөн байна. Аялал жуулчлалын салбарт өссөн байна. Жишээлбэл аялал жуулчлалын салбарт өмнө эцсийн байдлаар аялал жуулчлалын орлого бол 700 сая долларт хүрлээ. Манай экспортын гол орлого боллоо. За жуулчдын тоо 847.7 мянгад хүрсэн. За манай хамгийн олон жуулчид Оросын холбооны улс, Хятад улс, Солонгос улсаас жуулчид ирсэн байна. За Япон, Казахстан, Америк, Герман, Турк улсын жуулчид бол одоо дараагийн хувийн амжилт. Ингээд нийтдээ 847.2 мянган жуулчид ирсэн. Өнгөрсөн оныхоос 25% өндөр байна. Өнгөрсөн онд 727 мянган жуулчид иржсэн бол 847.2 мянган жуулчид ирж түүхэндээ дамжуулт хүрлээ. Энэ бол энэний үр дүнд экспортын орлого 700 сая доллар хүрч өссөн байна. Энэ бол одоо нүдэн дүл үзэгдэх экспорт гэдэг аялал жуулчлалын салбар манай эдийн засгийн нэг чухал салбар болж өгч байгаагийн нэг том үйлдэл бөгөөд энэ бол ард иргэдийн орлого амжиргаанд шууд нөлөөлдөг салбар. За нүүрсний экспортын бит хэмжээ 90 сая тонн хүрч хамгийн дээд хэмжээнд хүрлээ. Нодон 83.8 сая тонн нүүрс экспортлж байсан бол 90 сая тонн нүүрс экспорттолж за Монгол Улсын нийт экспортын хэмжээ 5.4 тэрбум доллар оны эхний хагас байсан бол оны эцэст 15.7 тэрбум доллар болж бараг 3 дахин өслөө. Үүний 5.8 тэрбум доллар нь нүүрсний экспорт боллоо. Мөнгөний мөнгөөр бол 34%-аар буурлаа нүүрсний экспорт. За зэсийн хөдрийн экспорт бол бодит хэмжээгээр 2.3 сая тонн болж бодит хэмжээгээр бит хэмжээгээр ихэх өслөө. Энэ бол одоо 600 мянган тонноор өснө гэдэг бол одоо 27.8% өсөлт. За мөн экспортын дүнгээрээ 5.8 тэрбум доллар болж одоо бараг 2 дахин өслөө. За ингээ уул уурхай салбар өсөхөөс гадна манай хөдөө аж ахуйн салбарын өсөлт тэр дотроо аж үйлдвэрийн салбар эрс өслөө. Үүний нэг бодит жишээ бол самсан ноолуурын экспортын бит хэмжээ 4000 тонн болж өссөн нэмэгдсэн явдал юм аа. Өмнөх оныхоос бол 4.7 дахин өслөө. 538% өссөн бэл. Самсан ноолуурын экспорт 332.5 сая долларт хүрч 3.8 дахин өслөө. Зөвхөн самсан ноолуур 4000 тонн. Өмнө нийт ноолуурын экспорт 330 орчим сая доллар байдаг өссөн бол энэ жил самсан ноолуурын экспорт 3.8 дахин өсөж 335 сая долларын экспорт самсан ноолуур хэлээ. За дараагийн шатанда одоо ээрэд утас хийгээд гарах болгонд 20-с дээш хувийн нэмэн өртгүүд шингэж Монголд ажлын байр бий болж экспортын орлого нэмэгдэнэ. Энэ бол нөгөө ухдаг ахиж ургадаггүй шаардлагаас нурдаг цагаан алдагсан ноолуурын экспорт бол манай эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал салбар. Эдийн засаг төрөлжиж эхэлж байна гэсэн үг. Экспорт өссөн бол импорт буурлаа. Энэ бол бас нэг талаас сайн үзүүлэлт төсвийн орлогын сөргөөр нөлөөлсөн боловч нийт дүнгээр валютын гадагш хурцлага багасж байгаа учраас валютын онцлогчулахад
тогтворжуулахад эерэг үр дүнтэй. Энэ дотор бас нэг онц сайн мэдээ бол энэ 1-р сард экспорт түүхэн дэд хэмжээндээ хүрч 1.7 тэрбум доллар төрлөө. Ганцхан сарын дотор энэ бол одоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 700 сая доллараар илүү экспорт хийж байгаа. Энэ жилийн экспорт эдийн засгийн төлөв байдал их сайн байгаа, гараа сайтай жил болж байна гэсэн юм бодит тоо үзүүлт юм аа. За төлбөрийн тэнцэл 1 тэрбум долларын ашигтай гарлаа. Энэ бол манад илүү валют үлдэж гин гэсэн үг. Энэ бол валютын нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бол валютын ханш тогтвортой байх юм баталгаа юм. Валютын ханш тогтвортой бол юмны үнэсэхгүй. Инфляц тогтворж байна. Инфляц тогтвортой бол макро эдийн засаг, иргэдийн бизнес, аж амьдралд иргэн нөлөөтэй. Валютын нөөц оны эцэст 7 тэрбум доллар болж өнгөрсөн онд бол одоо 5 тэрбум доллар байсан бол 7 тэрбум доллар болж одоо 1.5 тэрбум доллар өслөө. Энэ бол манай валютын нөөцийн одоо дээд өсөлт. Рекорд дэд хэмжээнд валютын нөөцөө хоримтлуулж чадлаа. Энэ бол зарцуулагч улсаас хоримтлуулагч улс руу шилжиж байгаа юм маш сайн тохио. За эдийн засгийн бодис салбарууд өсөж байна. Энэ бол сайн эхлэлүүдийг би онцлон тэмдэглэж байна. Энэ бол дандаа ажлын байр бий болгодог бодит эдийн засгийн салбарын өсөлт, аж үйлдвэрийн салбарын өсөлт юм. За энэ дотор барилгын салбарын өсөлт бодит өсөлт 16% төрлөө. Энэ хэмжээгээр барилгачдын маань ажил бүтээн байгуулалт 16% өссөн гэсэн үг. Барилгын салбарын бодит өсөлт нь мөнгөнд нөнгөө өсөлт нь бол илүү өрсөлт байж байгаа. Ийм учраас барилгын салбар илүү эрчимтэй хөгжиж байна. Барилгын материалын үйлдвэрлэл, барилга засварын ажил эрчимжиж байна гэсэн үг. За эдийн засгийн гол үзүүлэлт бол ачаа эргэлт байдаг. Ачаа эргэлт хийж яах гэдэг бол эдийн засаг эргэлдэж яах гэсэн үг. Ачаа тээвэр, ачаа эргэлт бүх төрлийн ачаа эргэлт 10% өсөж эдийн засагт 146.5 сая тонн ачаа тээвэрлэлээ. Тээврийн салбарын бодит өсөлт 5% болж байна. Мэдээж энэ нөөцний экспорт нэмэгдсэн, ачаа эргэлт, ачаа тээврийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Ер нь тээврийн салбарт олон асуудал байгааг хэсэглэх ёстой юм байна. За эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг энэ хүснэгтээс харж болно. Гадаад валютын нөөц түүхэн дэд хэмжээндээ хүрч 7 тэрбум доллар төрлөө 25 оны дүнгээр инфляцийг докторжуулж байна. За ингээд төсвийн тэнцэл зээлийн хүү бодит үйл ажиллагаанууд юм байдалтай байна. За энэ жилийн эдийн засгийн гол онцлог бол бид эдийн засгаа төрөлжүүлж аж үйлдвэрийн салбар маань бодит өсөлт гаргасан явдал юм аа. Аж үйлдвэрлэлийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2025 онд 4.8% өслөө. За уул уурхайн салбарт бол зис, төмөр, нүүрсний, за төмрийн өдрийн бит олборлолтын хэмжээ өссөн. За бас үнийн өсөлт тусгайлж нөлөөллөө. За нийт үйлдвэрлэлийн хэмжээ боловсруулах өдөр 7.2 их найдаас 8 их найд болж өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2025 онд 52.9 их найд болж өссөн нь бол өмнөх оныхоос 4.8% өссөн байна. Одоо нүүрс олборлтыг харъя. Хэдийгээр нүүрсийн дэлхийн зах зээл дээр унж байгаа ч гэсэн 95.5 сая тоннд хүрч бодит үйлдвэрлэл нэмэгдлээ. Энэ хэмжээгээр нүүрсний бодит экспорт 90 сая тонн хүрсэн. Нэг сараас эхлээд ингээд өсөж явж байгаа. Өнгөрсөн оныхоос өндөр дэд хэмжээнд. За уул уурхай олборлолт 36.2%-аар зэсийн баяжмал 2.1 сая тонн зэсийг олборлож үйлдвэрлэл өслөө. Хүнсний үйлдвэрлэлийн салбар ч гэсэн их өссөнийг дээр дурдсан. Энэ бол махны үйлдвэрлэл нэмэгдлээ. Махны экспорт 345 сая доллар төрсөн. Өнгөрсөн оныхоос 26% их байна. Махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна. Монгол мах дэлхийн зах зээл дээр гарч байна. Үнд хүрч байна. Бас танигдж байна. Хөдөө аж ахуйн нийт экспорт 706 сая доллар хүрч өслөө. Хонья мааны мах, самсан олуур, арьс шир, боловсруулсан мах, адуу үхрийн мах, угаасан олуур, ноос экспортын хэмжээ нэмэгдэж байгаа нь эдийн засагт бодит өсөлтүүдийг авчирлаа. Эцэст нь дүгнээд ирэхэд Монгол улсын эдийн засагт макро эдийн засгийн байдал докторжиж байна, эдийн засаг төрөлжиж байна. Мэдээж энэ хөрснөн дээрээ бууж ард иргэдийн амьдралд бодит өгөөж өгөхөд тодорхой хугацаа шаардна. Гэхдээ Монголын эдийн засаг зөв зам руу орж өгч байна. Зөвхөн уул уурхай экспортоос нүүрсээс хамааралтай байсан бол
бидний одоо сэргээгддэг, нөхөн сэргээгддэг нөөц баялагуудын экспорт нэмэгдэж байгаа тухайлбал хөдөө аж ахуй экспорт, ноос ноолуурын экспорт, махны экспорт. Энд бол олон ажлын байр бий болдог, нэмэн үртгчин гэдэг доктортой эдийн засгийн өсөлт болдог. Аялал жуулчлалын салбар сэргэж байна. Жуулчдын тоо нэмэгдлээ. Энэ хэмжээгээр Монголоос худалдаа авах Монголын бүтээгдэхүүний үл үзэгдэх экспорт бас нэмэгддэг. Ийм учраас Монголын эдийн засаг бас илүү төрөлжиж эдийн засагт бодиттой ахиц өөрчлөлтүүд гарч байгаа нь 2025 оны үр дүн байл. Одоо эдийн засгийн өсөлтийн өргөөжийг ажил эрхлэлтээр ард иргэдэд илүү өгөөжтэй болох зорилт энэ жилийн хамгийн чухал зорилт болж байна. Элдв эрдэнэ тэмээх могоо жилд эдийн засагт гарсан эрээвэр хураавар амжилтуудыг нэгтгэж тав хүндээ хүргэлээ. Энэ бол бодит эдийн засгийн тоо баримтууд, тоо худлаа илдэггүй элдв эрдэнэ тэмээх могоо жил маань эдийн засагт бас сорилт сургамж, бас бодит үр дүнг авчирсан нэгэн жил болж ард үлдэж байна. Энэ эдийн засгийн тоо баримтууд үнийг өгүүлж байна. Сүрээр дарагч хэмээх гал мор жилдээ элбэг хангалуун эдийн засаг өсч үржиж айл өрх болгоны өвдөр өгөөж хүртээмжтэй болтугай гэсэн өрөөлөөр өнөөдрийн танилцуулга өндөрлөе. Монгол Ардын нам 31-р их хурлаас шинээр бүрдүүлсэн баг хурлын 2-р хуралдаанаа өнөөдөр хийж байна. Тус хуралдаан эрх чөлөөний 4 зам, 4 чөлөөлөлт урайнд явагдаж байгаа юм а. Монгол Ардын намын дарга учрал хуралдааны үеэр тавьсан илтгэлдээ улсын хурлын гишүүд тэргүүтээ 4 гишүүнийг намынхаа гишүүнчлэлээс чөлөөлөх тухай дурдсан нь олонний анхаарлын төвд орж ирлээ. Монгол Ардын намын баг хурлын үеэр намын дарга учрал авилга албан тушаал болон үндсэн хуультай холбоотой асуудалд нэр холбогдсон зарим гишүүдийг намын гишүүнчлэлээс зүтгэлзүүлэх санал гаргаснаа мэдгдлээ. Түүнээснээр прокурорын байгууллагаас ялагдагчаар татагдсан шалгагдаж буй улсын хурлын гишүүн Амар Баясгалан, эрчим хүчний сайд асан 50 бэх, үндсэн хуулийн зөрчлөн тогтоогдсон улсын хурлын гишүүн Булган Туяа. Мөн намын бодлогыг гуйсан хэмээн нэр дурдгдсан Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнчлэлээс зүтгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдгдлээ. Тэрбээр тандын нүр халуунч улс орны эрх ашиг илүү чухал хэмээн онцолж нам авилгачдыг халахлах хан хэрэн байх ёсгүй гэдгийг мэдгдлээ. Арчсан төр өөрөө 10% хаалганы хамгийн том жишг болжээ. Ур чадварын өндрийг улс төрийн өнгөөр гарч байна. Шудраг зүтгэлтэй олон мянган төрийн албан хаагчийн уран зориг уурч байна. Төрийн албан хаагчдаа нохой барьдаг модчиг юм бүхэнд ажиллаж зүтгүүлдэг. Шийдвэр гаргах ус ширээгээ мандаг. Асуудал шийдэхээс айж суухаас өөр аргагүй нөхцөл байдалд түлхдэг тогтолцооны гажуудал төрийн албанд бүхэлдээ нүүрлээ. Асуудлын гол нь хүндээ биш тогтолцоонд байна. Буруу тогтолцоон зүг байх боломж онц байдаг. Ажил хийж ачаалтаа дарагддаг нь хохирч дүр эсхэн айхаж уугддаг нь хождог бурангуй тогтолцоо өгшсөн байна. Ерөнхий сайд Зандаш тэр мөн Монгол Ардын намын баг хурлын 2-р хуралдаанд илтгэл тавихдаа нам улсын эрх ашиг хангаж ажиллахгүй бол албан тушаалтнуудыг хэн байхаас үл хамааран чөлөөлөх зарчим баримтлана гэдгээ мэдгдлээ. Тэрбээр шинэ ихтгэл эрс шинэтгэл нэртэй 2026-аас 2030 оны 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, төрийн хариуцлагыг сайжруулах захим шинжилэл зэрэг 8 чиглэлийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Мөн ядуурлыг 2 дахин бууруулж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилт тавьж баялаг бүтээгчдийг дэмжих 22 хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж буйг онцоллоо. Үүнд зээлийн үг бууруулах, орон сууцлалтын банк байгуулах, эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх, татварын багц цөлийг шинжлэх зэрэг багтаж байгаа юм байна. Түүнчлэн ган, зэс, газрын тосны үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах замаар эдийн засгийн өсөлтийг бодитоор өрх бүрт хүргэх зорилт тавьж буйгаа илэрхийллээ. Оны эхний хагас жилийн байдлаар биднийг ажиллаа хүлээж авах үед 5.4 тэрбум доллар байсан. Нийт экспорт 5.4 тэрбум доллар байсан бол онцгой дэлгэн тогтоож, зэгцэр хөдөлгөөнийг өрнүүлж, шинэ эдийн засгийг бий болгож, төрөлжлөлтийг бий болгож, 4 замын боловсролын төвчрлөлийг чөлөөснөөр өнөөдөр эдийн засгийн экспорт маань 15.7 тэрбум долларж 3 дахин өссөн. Ийхүү Монгол Ардын намын баг хурал авилга ёс зүйн асуудлыг ил тод хилцэж эхэлсэн нь улс төрийн орчинд хариуцлагын шин босох тогтоох эсхийг эх өдрүүдэд харуулах юм. Ардчилсан намын зүгээс иргэдийн хувийн мэдээллийн аюулгүй байдал занал хэлсэн байж болцшгүй асуудал сүүлийн өдрүүдэд сөхөгдлөө. Ардчилсан намын гишүүнчлэлийн цахим бүртгэлийн сайтад иргэдийн хувийн мэдээлэл байршсан нь хууль зөрчсөн явдал уу эсвэл хуулийн дагуу асуудал уу гэдэг дээр улс төрийнхэн
маргаж байна. Захин хөгжил инновац харилцаа холбооны сайд Батчуугар ардчилсан нам иргэдийн мэдээллийг зөвшөөрлгүйгээр татан авч ашигласан байна. Энэ нь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж мэдэгдсэн. Тэрээр хувь хүний мэдээллийг ашиглахдаа заавал тухайн иргэнээс зөвшөөрөл авах ёстойг онцолж, захин орчинд иргэдийн мэдээлэл алдагдах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулсан юм а. Юу харагдаж байна гэхээр хувийн нууцын тухай хууль гэж 2021 онд батлагдаад 22 он 5 сар ирж гэлсэн хуулиагаа үүндэр маш тодорхой заасан байна. Гэрийн хаяг регистр бол хүний хувийн мэдээлэлтэй гэдэг. Хүний хувийн мэдээллийг шууд ил бодож болохгүй. Харин ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Амар Баясгалан иргэдийн мэдээллийг холбогдох байгууллагаас хуулийн дагуу авсан иргэд өөрсдийн мэдээллийг баталгаажуулах зорилгоор ашигласан гэж тайлбарлав. Ардчилсан нам олон нийтийн зүгээс нэлээдгүй эсэргүүцэлтэй тулгарсныхаа дараа мэдээллийн хандлтыг хаасан байна. Би бас тэр захин хөгжлийн сайдын мэдээллийг харсан. Нэгдүгээрт андуурал гарсан юм шиг байна. Хоёрдугаарт ардчилсан нам хувь хүний мэдээллийг тараасан ямар нэгэн үйлдэл байхгүй. Зөвхөн өөрийнхөө регистрээр өөрөө бүртгүүлэгч оруулахдаа өөрөө хаягийн мэдээлэл баталгаажуулж байгаа процесс. Харин улсын хурлын гишүүн Ган Төмөр захин бүртгэлийн мэдээлэл ил харагдсан нь техникийн алдаа байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн улс төрийн намд элсэх иргэдийн мэдээллийг баталгаажуулах шаардлага гардаг. Харин энэ процесс мэдээллийн ил тод байдал хамгаалтын асуудлыг ялгаж ойлгох хэрэгтэйг онцоллоо. Цаад нөгөө софтвер хийж байгаа компанид хариуцлагын асуудал шүү дээ. Софтвер хийж байгаа компани хинд энэ мэдээллийг ил харуулах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бол програмын алдаа гаргалаа гэдээ ардчилсан намыг буруутгах болохгүй. Ардчилсан нам цахим бүртгэл хийж байгаа нь маш сайн. Яг гэвэл дахиад ирж байгаа цаг. Одоо өнөөдөр бүх хүн сошиал дээр амьдарч байна. Сошиал дээр амьдарч байгаа бол бүх хүн цахим орчинд амьдарч байна. Цахим орчинд амьдарч байгаа бол энэ цахим технологиг бүх төвшөндөө нэвтрүүлэх хэрэгтэй. Цаашлаад гол нь нөгөө аюулгүй байдал. Өнгөрчмөө 7 хоногт өрнсөн энэ асуудал нь улс төрийн намууд иргэдийн мэдээллийг ашиглахдаа хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хууль эрхцэн хүрээнд хамгаалж байгаа эсэхэд анхаарах шаардлагатайг харууллаа. Улсын хурлын дарга учруулах хангаан бүсийн иргэдийн саналыг шийдвэрлэх 20 багц чиглэлийг засгийн газарт өглөө. Эрдэнэс тавталгын компани 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор боллоо. Монголчууд өвлийн 16 дахь олимпиадо амжилттай оролцлоо. Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт цаашид анхаарах асуудал шийдэл сэдвт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Монгол улс бүгд найрамдах Солонгос улсын гадаад харилцааны яам хоорондын стратегийн уулзалт боллоо. Зэвсэг түвшний 336 дугаар анги анхудаа өвлийн хүлэмжинд заг модны өрсөлгийг амжилттай тарьж ургуулжээ. Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын боломжийг Лондонд танилцууллаа. Засгийн газрыг огцруулах босгоос дээш гарын үсэг цугларсан гэж ардчилсан нам мэдэгдлээ. Улсын хурлын гишүүд хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт дахин боловсруулах үйлдвэрүүдтэй танилцав. Монгол улс гадаадын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ. Төгсөг 7 хоногийн таймтай хамт байсан үзэгч танд баярлалаа. Танд амжилт хүсье.